Миний ном утга зохиол театрын урлагийн наадам. Хүүхэд багчуудыг номтой ойртон нөхөрлөх, ухаан бодлоо тэлэх, гоо зүйн боловсрал эзэмших, авьяас бэлгээ нээн хөгжүүлэхтэй туслах зорилгоор Ловсон Вандан сан багш сургууль эцэг эхчүүдтэй хамтран хан улдүргийн дунд сургуулийн сурагчдын дунд драмын урлагийн наадмыг зохион байгууллаа. Хайртай номын баатруудаа дүрээр амьлуулж, тайзан дээр зохиолын үйл явдлыг өрнүүлэх энэхүү урлагийн наадам 2 сарын турш үргэлжилж, та бидний хүүхдүүдэд хичнээн их авьяас чадвар, нөөц боломж, сайхан ирээдүй байгааг нэн харуулснараа гайхамшигтай явдал байлаа. Ингээд номын ертөнцөөр хүүхдүүдтэй хамт аялцгаая. Нэвтрүүлгийн санаачлагч Ловсон Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан улдүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз, ОЗЗ-МН. Ловсон Вандан сангаас санаачлан зохион байгуулж байгаа миний ном утга зохиол театрын урлагийн наадамд ерөнхий шүүгчээр ажилласан Дандгоотой та бүхнийг уулзуулж байна. Ерөнхийдөө хүүхдүүдийн тоглолтын гол шугам бол надад ажил хэмжээнд байна гэж хэлж болно. Гэхдээ бас ялгарх юмнууд бол байсан. Тэгэхээр манай шүүгчдийн бүрэлдэхүүн бол жүжигийн гол утга санаа хэрхэн ойлгосон байна уу? Тэгээд өөр дөр яаж тусгаж авсан байна уу? Ер нь театр тавигддаг тэр гол шалгууруудын үзүүлэлтээр дүүсэн та. Энэ наадмын талаар та сэтгэлээ олцгоё юу? Ловсон Вандан бол агуу том эрдэмтэн байсан. За энэ аавынхаа дурсгал зориулж Ловолд ишүү маань энэ санг байгуулсан үедээ тэгээ хамгийн гол нь номтой нөхөрлүүлэх орчин үеийн залуучуудыг номын мөр хөөлгөх энэ ажлыг сэдэж тэгээд энэ хан уулын соёлын ордон 2012 онд хан уулын авьяас гэсэн зорилт том төслийг хэрэгжүүлж байсан. Энэ жил энэ төслийг бас хамтарч хэрэгжүүлж байгаа юм хамгийн том буянтай үйлс гэж би бодож байна. Сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Сайн байцгаана уу эрхэм үндэд зочид төлөөлөгчдөө. Сайн байцгаана уу хан уулчуудаа. Та бүхэнд энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Ловсон Вандан сангаас санаачлагч зохион байгуулсан миний ном утга зохиол театрын урлагийн наадмыг үлгэр ертөнцөөр аялсан нь гол дүржижгийн уралдаан гэсэн 2 хэсэг болгон 2014 оны 3 дугаар сарын 9 өдрөөс 4 дугаар сарын өнөөдрийн хүртэл зохион байгуулалт ирлээ. Ловсон Вандан сангаас санаачлан зохион байгуулсан миний ном утга зохиол театрын урлагийн наадмыг үлгэрийн ертөнцөөр аялсан нь гол дүр жижигхэн уралдаан гэсэн 2 хэсэг болгон 2014 оны 4 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг дуустал үзэгч багчууд та бидний хүртэл болон дүнгээр гаргаж байна. Үлгэрийн ертөнцөөр аялсан нь хүүхдийн жүжигэн уралдаанд 14 сургуулийн 188 бага анги тус бүр сургууль дээрээ эцэг эхчүүдтэй үзэгч та бүхэнд зориулан жүжигчилсэн тоглолтыг төлөвлөлөө. Нийт 188 анги хамт олноос 41 анги хамт олон шалгарч шагналаа хүртээд байна. За бид буян тухай цогцлбор сургуулийн сурагч хүүхдүүдтэй уулзаж байна. Энэ уралдаанд Бямбарын чингийн заан залуудаа хэмээх зохиолыг авсан байгаа. Тэгээд урд өмнө ерөөсө тоглогдож байгаагүй гэдгээрээ онцлогтой буцруулаас гол дүр жижигхэн уралдаанд 34 дугаар сургуулийн сурагчид оролцсон байна. Драмын жилеттэй жүжиг сонгосон. Тэгээд манай сургуулиар нь 9, 10, 11 бүгдийг хамарч жүжигтэй сурагчтай орсон. За тэгэхээр 41 дугаар сургуулийн сурагчид маань хүрэлцээрсэн байна. Тэгэхээр яагаад дөрвөлхнээ зогсож байгаа юм бэ? 4 өний жүжиг байсан юм болов? Гүү уг нь нийлээд олон хүн байгаа л да. Гэхдээ бусдууд нөгөө ажилдаа болоод ирч чадаагүй. Шагналаа авах нь хүрээд ирсэн байгаа мó? За тэгэхээр шагнал гэснээс ямар жүжигийг сонгов? Хин яг дөрвөлээ ямар дүрд тоглов?
нөгөө 100-ны шөнийн зүуд Шекспирийн 100-ны шөнийн зүуд Гол дүр жүжигийн уралдаанд оролцож байгаа 52 дугаар сургуулийн сурагчид та бүхэндээ мэдчилж байна. Эленагийн дур тоглосон. Нэг бүтээл дээр олон өрсөлдөгчтэй байна гэдэг бол бас ярвигтай л да. Ер нь юу гэж бодож байна? Хамгийн гол зүйл бол хамт олноороо нийтэж бүгд бие биенээ гэсэн сэтгэлтэй бүгд өөрөө өөрсдийнхээ гэсэн дүрдээ сайн орж байгаа. Тэгээд тэрнээс гадна манай хүүхдүүд маань илүү өөрсдийн бие даасан байдлаараа илүү болов уу гэж бас бодож байна. За тэгэхээр 75 дугаар сургуулийн төлөөлөн оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ямар жүжиг сонгосон бэ? За бид нар гэмбо Шекспирийн Гамлет жүжигийг тоглосон. Тэгээд 8-аа тоглосон л доо. Тэгээд 4 нь бол ажлын замаар ирч таагүй. Шүүгч нарын сонсоход болохоор тэр бусад сургуулийн хэрэгэлсэн ай тэгээд хувцлалт тэгээд тайзны жигдрэлтээр илүү байна гэж сонссон. Энэ бүхнээр илүү даваа талтай байгаа. Бус сургуулийн Гамлетаас. 114 дугаар сургуулийн жүжигчдтэй баяр хүргэе. Саран туяагийн зохиол Цэнхэр романс гэдэг зохиолыг авч тоглосон байгаа. Манай баг хамт төлөвийн үед аяас чадвар мэдлэг бүх зүйлээрээ ялгарч байгаа. Ягаад гэвэл бүгдээрээ адилхан үе тэнгийн амт нөхдүүд нэг сургуулийн нэг хамт олонныхан гэдэг утгаараа бид нар бусдаас илүү бидний зорилго нэг хүсэл нэг бүгдээрээ яг ижил үзэл бодолтой. Гол дүр жүжигийн уралдаанд оролцсон 115 дугаар сургуулийн сурагчид та бүхэнтэй уулзаж байна. Монголын нөөц төвчнөөс Барсаг гэсэн одоо хэсгийг сонгосон нэг аргасан хурцыг сонгосон байгаа. Тэгээд бид нэр Монголын нөөц төвчөг одоо сонгохдоо 3 номыг оруулж одоо нийлүүлэн одоо нэг зохиолж гарсан байгаа. За ингээд бид 18 дугаар сургуулийнхантай уулзаж байна. Тэгэхээр 18 дугаар сургуулийнхан яагаад ийм цөөхөлөө ирсэн болоо? Харин бүгдээ ажилтай л юм шиг ш. Тэгэл завтай л ирсэн. Манай жүжиг илүү орчин үеийн маягаар тоглосон. Бусдаас онцлог байсныг шүүгчид их онцлоо. За сайн байцгаана 118 дугаар сургуулийнхаа. Сайн. За тэгэхээр мэдээж уралдаанд орно гэдэг бол төрүүлэн тий шагнал аавна гэж бодож ирдэг. Тэгэхээр шагнал аавна гэдэгтээ итгэлтэй байгаа юу? Итгэлтэй байна. Гэхдээ сайн мэдгүй. Гэхдээ бусад сургуулийнхан ч гэсэн сайн байсан болохоор гэтээ бид авахаа гэж бодоол. Ер нь бол дийлэнх нь Ромео Жюльеттыг сонгосон байна л да. Ромео Жюльеттэй зохиол маань өөрөө тий уянгын эмгэнэл драмын жүжиг гэдгээр бүх хүмүүст алгасан жүжиг. Тиймээс ч манай 118 дугаар сургууль маань тий өөртөө үнэхээр лидер хүүхдүүдэд цуглуулж энэхүү агуу том жүжигийг тий энэхүү тайзан дээр тоглож чадсандаа бас үнэхээр их баяртай. Тэгэхээр ямар дүрд хуваарлагдсан бол? Би бол өөрөө ноён Капулетийн дүр хуваарлагдсан. Тий миний дүр бол үнэхээр сайн гоё дүрлэлтэй. Яг миний биеийн тийм тохирсон. Зан аашин дүрлэл. Гол дүр жүжигийн уралдаанд нийт 15 сургууль үндэсний болон сонгодог зохиолуудаар жүжигээ бэлтгэн энэхүү тайзнаа амьлуулж мөр зэрэгцэн өрсөлдлөө. Ингээд гол дүр жүжигийн уралдаанд оролцсон сургуулиуд хэний ямар зохиолыг сонгон авч энэхүү уралдаанд оролцсныг одоо хүлээн аваад үзье. Эгэл даруй зангаа мартан бүх зүрх гаргаж энэ мэтэр элдвийг ярих босон учраас Нэг бол чи өгөн, нэг бол тэр хүнээс авсан. Пирамид чивэл хайр сэтгэлтэй сул харьяас муу. Бэлтнээ сая таны уулзаа зогсож байдаг охиныг би хөхөөж үзсэн шүү дээ. Амин насны атаатны гарт байгаа. Горица бай. Үнэж болч. Өгчмөр ууршин. Яг л их оршин. Замаа насны энэ дахиж заавал их болчихгүй. Сансуудаа. Бөөм. Цааны сурагч туулаагүй. тийм агуу өдөр байна. Би нөхөж уурсан. Тэр надад хайртай. Сүү ирч хайрч байлаа. Бид бүгд амар амгалан юм цэг шиг. Тэр нэг асууч чин дүрнээс хайртай. Хүрээд өвчтөд ганцаараа Хангалттай би өшөөг нь авна гэж амарч байгаа. Гайдаа гатууч гатуусан гэв үү? Тийм ээ.
Харин та авгахтай минь гэрлэж хаач юм гомдосон босоо. Ирүүшүү тулгуулт гэгэн бо та нар Компьютертэй хэлбэр уламжлалын зохион байгуулагддаг. Амгалантай хийлээ. Хайр сэтгэл эд төрөлж байх. За цөмөрөө баяр наадмаа эхлүүлцгээе. Тэдний сэтгэл амрах хүслийг салгагч араатан болгосон. Айман зүгтээ эргээд цэцгэн. Нийтгэл төсмөс Россиг доод юу вэ? Зарлж байна. Дункан хаан үгүй бол Макбет хамгийн сайн хаан. Эзэн хаан манцгаа ер нь энэ тухай явж ганц эцэд мэдэгдээ. Аж төрсний дараа нөхрөх ёсгүй. Түүний царийг нь янз харсан харсан. ганцуурсан байр гэж очиад хэл. Яаж чамайг би батгав? Монтажи нэмэр цөлөөлт угаад би оллоо. Нөлөөг цөлөөдөг шорлог юм. Чи удахгүй өнөр хуцаа тайлбарлаа. Батч одоо намайг тоохгүй байна дөө. Архиугаа явж байгаа хүн биш үү? Ээж нь дахиж архиуж та хоёроо хизээ зовоохгүй. Тэр газрын хурдан хүлэг болох уу? Тэглээ өргөхдөө. Яахлаар эсэргээрээ иргэдэг байна. Хаант төрийн хүчин үзээ. Ингээд голдур жүжигийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочин төлөөлөгчдийг танилцуулж хүндэтгэлийн тайзнаа өрн залъя. Ингээд та бүхний өмнө энэ хүндэтгэлийн тайзнаа Лувсан Вандан сангийн үүсгэн байгуулагч, Улсын их хурлын гишүүн, гадаад харилцааны сайд Болц таныг хүндэтгэлтэйгээр урьж байна. Мөн энэ тайзнаа хан улдургийн соёлын ордны захирал Минжүү таны хүндэтгэлээр өрн залъя. Мөн хан улдургийн боловсролын хэлтсийн дарга Эрдэнэ чимэг таныг урьж байна. Мөн хотын номын сангийн харьяа хан улдурдаг салбар номын сангийн эрхлэгч Алтан цэцэг таны хүндэтгэлээр өрн залъя. Голдур жүжигийн уралдааны ерөнхий шүүгч, найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Донц таныг урьж байна. За баярлалаа. Ингээд энэ сайхан сэтгэл хөдлөн мөчөд ингээд бид энэ сайхан уралдаанд дүгнээд ингээд хамт олноороо байж байгаад маш их баяртай байна. Энэ уралдааныг бид багш сурагчид олон залуучуудын саналаар хамтарч амжилттай зохион байгууллаа. Үнэхээр манай хан уул дүүрэгт ямар их авьяас байдгийг бид харлаа. Тэгээ өнөөдөр улс орон даяараа мод тарих өдрөлдөө. Тэгээ дөнгөж сая бас засгийн газрын хурал дуусаад одоо манай бүх гишүүд мод тарихаар явсан. Тэгээ миний хувьд юу гэж хэлсэн гэхээр бид хан уул дээрээ өнөөдөр одоо хүүхдүүдтэйгээ нийлээд одоо Монгол улсынхаа энэ их ирээдүйг зөгнсөн энэ амьдралын их модыг тарих болно. Нийт залуучууд хүүхдүүдийнхаа одоо жинхэнэ оюун санаанд мод тарих болно. Энэ мод бол үнэхээр цэцгэлж Монгол улсыг хосгүй ийм сайхан улс болгоно гэж ингэж амласан. Ингээд энэ сайхан үйл явдлаа цамаар хамт хийя. Тэгээ өнөөдрийн энэ арга хэмжээг тохиолдуулаад мэдээж хэрэг одоо энэ авьяасаа одоо хурцлж энэ сайхан арга хэмжээнд оролцож одоо жинхэнэ одоо сурагчийн одоо Монгол хүүхдийн тэр агуу их одоо хүчин чармаалтыг гаргасан хүүхдүүд уран бүтээлч та бүхэндээ хамгийн сайхан бүхний хүсээ өрөөж урлагийн өндөр амжилт хүсье. За бол цайдтай баярлалаа. Тэгэхээр миний нам утга зохиолын театрын урлагийн наадмын голдур жүжигийн уралдааны анхны шагнал 3 дугаар байраас эхлэж байна. Ингээд 3 дугаар байрын шагналтыг тодруулж өгнө хэмээн хотын номын сангийн харьяа хан уул дүүрэгдэх салбар номын сангийн эрхлэгч Алтан цэцэг таныг урьж байна. Миний ном утга зохиолын театрын урлагийн наадмын гол дүрийн жүжигэн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн хан уул дүүргийн 15 дугаар сургууль. 15 дугаар сургууль баяр хүргэе. Ганц жүжигээр оролцсон байгаа 15 дугаар сургуулийн хамт олон гэрч шагтаа авно та бүхнийг тайцтай урьж байна.
За 2 дугаар байрын шагналын эзнийг тодруулж өгнө хэмээн хаан улдүргийн боловсролын хэлцээний дарга Эрдэнэ чимэг таныг урьж байна. За тэгээд дэд байрын шагналын эзнийг тодруулъя. Миний ном утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигний уралдааны дэд байрын шагнал Шекспир, Ромео и Жюльетта жүжигээрээ хаан улдүргийн 110 дугаар сургууль төгссөн байна. 118 дугаар сургуулийн баяр хүргэе. уралдааны тэргүүн байрын шагналын дуртай нээж өгөх хэмээн хаан улдүргийн соёлын ордны захирал Минжуур таныг микрофоны өмнө залж байна. Миний ном утга зохиол театрын урлагийн наадам гол дүр жүжигний уралдааны тэргүүн байрны шагналд Шекспир зуны шөнийн жүжигээрээ хаан улдүргийн 52 дугаар сургуульд ирсэн байна. Яг одоо энэ мөчид шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшигчдийг танилцуулах гэж байгаадаа та байна. Ингээд та бүхэн дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшигчдийг та бүхэн танилцуулж байна. 118 дугаар сургуулийн сурагч Чулуухүү. Шекспир, Ромео и Жюльетта жүжигний Жюльеттагаар нэр дэвшиж байна. Оч та чадаагүй. Дараагийн нэр дэвшигч 52 дугаар сургуулийн сурагч Ану. Шекспир зуны шөнийн зүй жүжигний хамгийн тэр бүгдийн агаар алтан сумаар нарны. Дараагийн нэр дэвшигч 41 дугаар сургуулийн сурагч Даш Толом. Шекспир зуны шөнийн зүй жүжигний Гермиягийн дүрээр жүжигчнийг тодруулж өгнө хэмээн Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баясгалан горч байна. Анх удаага шагнал гардуулж үзэх гэж байна. За. Миний ном утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигний уралдааны шилдэг эмэгтэй гол дүр шагнал Уильям Шекспирийн Зуны шөнийн зүүд Гермиягийн дүрээр хаан улдүрийн 52 дугаар сургуулийн сурагч би Ану. шилдэг эмэгтэй гол дүр цомын эзэн байлаа. Нэг юм хэлэхэд үнэхээр таатай байна. Үнэхээр хаан улдүрэг бол бусад дүүргүүдээс нэг алхам хол одоо алхсан байна драмын урлагийн тал дээр та бүхэнд баяр хүргэе. Сэтгэл маш их хөдөлж байна. Энэ шагнал зөвхөн миний шагнал биш. Манай сургуулийн, манай жүжигчдийн бүгдийн шагнал юм шүү. Эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийнхаа видео танилцуулгатаа танилцгаая.
Үүнийг хилч бүгэл. Өргөн шиг англи руу явуул. Адлаа найдаа. Би хаан болно. Хайтрын. Үлээ. Юу хийх вэ? Би чамаас найзах үсэг авахтаалыг авандаа. Тэгээд эрэгтэй гол дүрийн шагналыг тодруулах догтуйг нээж өгнө хэмээн миний ном театрчсан жүжигийн уралдааны гол дүр жүжигийн уралдааны ерөнхий шүүгч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан найруулагч Дон таныг тайзнаа урьж байна. Сайн бацхан өгдөг. Энэ театрын урлагийн жүжигсэн тоглолтод Хангул дүүргийн ерөнхий улсрлын 15 сургуулийн бүх хүүхдүүд оролцож Шекспиртэй нөхөрсөн. За миний ном утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг эрхтэй гол дүр шагналд Шекспирийн Гамлет жүжигийн Гамлетийн дүрээр Хангул дүүргийн 15 дугаар сургуулийн 15 дугаар сургуулийнхаа баяр хүргэе. Шилдэг эрхтэй гол дүрийн цомын эзэн болж байна. Аюу сандарч байна. Тэгээд намайг хийж байгаа тавтал гүн туслаа үзсэн сургуулийн захирал болон тус жүжигт хамт болсон жүжигчтэй баярлалаа. Би цомын та нарын хөдөлмөрийн үр дүн юм шүү. Манай намайг зөвхөн театрын урлагийн наадмын шилдэг зохион байгуулалтын сургууль хэмээх бас нэг шагнал үлдээд байна. За ингээд өнөөдрийн бас энэ одоо сайхан наадмаас хамгийн шилдэг сургууль тодорхой одоо бас үлдэлттэй байх ёстой. За сангаас зохион байгуулсан миний ном утга зохиол театрын урлагийн наадмын үлгэр ертөнцийн аялсан гол дүр жүжигийн уралдаанууд амжилттай оролцож нийлбэр дүнгээр тэргүүлсэн тул Хангул дүүргийн 15 дугаар сургууль 15 дугаар сургуулийн өнөөдөр шагналын хуртай байна. Баяр хүргэе. Сургуулийн өдрөглөөс насна ажиглаж болж байна. Лувсан вамдан сангаас ийм сайхан уралдаан зохион байгуулнаа гэдгийг сонсонгуудаа баг одоо тэр яарамгаас сургууль хүртлээр Тэсэ ядын ирээд хамт олонтойгоо хуралдаад энэ уралдаанд төрүүлнэ. Монгол хэл уран зохиолын багш учраас би одоо сайхан монгол хэлний кабинеттэй болъё гэж мөрөөддөг байсан. Ингээд зорилго тавиад зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ одоо хамт өрсөлдөж байсан сургуулиудаа баярлалаа. За ингээд өнөөдрийн энэ сайхан арга хэмжээний төгсгөл ирж байгаа шиг байна. Тэгээд төгсгөлд нь бас хоёр зүйлийг хэлье. Энэ сургуулиуд үнэхээр одоо бүх үзүүлэлтээрээ энэ наадамд хамгийн идэвхтэй оролцож хүүхдүүдийн авьяасыг тодруулах хамгийн хүчин чармаал гаргаж ингэж чадсан. Бусад сургуулиуд бас үнэхээр их хийсэн. Гэтэ одоо энэ сургууль арай илүү байжээ. Ингээд энэ одоо сайхан кабинетээр бол өнөөдөр чагнуулж байна. Гэхдээ энэ одоо мөчөд би бас нэг баяртай мэдээ дуулгамаар байгаа. Одоо бид энэ 100 англи хэлний зуны сургууль зохион байгуулна. Тэгээ энэ зуны сургуультанд энэ наадамд оролцсон нийт одоо хүүхдүүдээ сурагчдаа бүгдээрингийн одоо хамруулнаа гэдгийг бол өнөөдөр та бүхэндээ мэдгдэе. Тэгээ та бүхэнд бүгдээнд бас баяр хүргэж байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн санаачлагч Лувсан Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон Хан уул дүүргийн боловсролын хилтэс NTV телевиз ОЗЗ МН. За тэгэхээр шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болсонд баяр хүргэе. Тэгэхээр ер нь бол өөрийгөө шагнал аавна гэж мэдчихсэн үү? Яг өөрийгөө аавна гэдгийг бол ерөөсөн мэдээгүй. Гэтэ яг хөө дотроо бакан ч гэсэн өөрийн догтлолтой сууж исэн. Тэгээд энэ шагналыг авахд надад туссан бүх хүмүүстээ баярлалаа. Ялангуяа Лувсан Вандан сан болон манай сургуулийн хамт олон үнэхээр их талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. Магадгүй бас ирээдүйд урлагийн хүн болчихсон бид хоёр ингээд бас урлагийн тайзнаас те шагнал гол дүрийн эмэгтэй жүжигчин гэсэн сайхан шагналыг авсан байхад уулзсан өрөөл тавь.
Баярлалаа. За тэгэхээр 1-р байранд орсон 52 дугаар сургуулийн хүүхдүүдтэй уулзаж байна. Тэгэхээр 1-р байранд орно гэснээр мэдчихсэн үү? Үгүй ерөөсөө төсөөлж байсанггүй тэгээд маш их тогтолж байна. Танай ангиас бас эмэгтэй гол дүрийн жүжигчин шагнал авлаа шүү дээ. Тэгээд ангиараа нийтээрээ бас 1-р байранд орно гэдэг бол ер нь ямар чанар чансаатай сургууль вэ? Ямар одоо хүүхдүүдийг сонгон шалгаруулж энэ жүжигт оруулсан бэ гэдг нь бол харагдаж байна л да. Тий, тэгээд миний хувьд бас болторсон гэж хэлсэн шүү дээ. Тэгээд миний найз авсанд үнэхээр их баярлж байна, тогтолж байна. Тэгээд манай аав үнэхээр сайн охин. Тэгээд бидний хувьд нэг сэтгэлээр зүтгэсний эцэслийн одоо тийм том амжилтанд хүрлээ гэж бодож байна. Үнэхээр баяртай байна. За баярлалаа. Тэгээд дараагийн уралдаан тэмцээнүүдэд наад модод амжилттай оролцоод сургуулийнхаа нэрийг бандуулаад те шилдэг сургууль гэдгээ баттдахын ерөөлөг төвшүүлж байна. 15 дугаар сургууль шилдэг зохион байгуулалттай сургуулиар шалгарлаа. Баяр хүргэе. За би захирлын хувьд энэ уралдаан нэг яг зарлаж эхлэнгүүт энэ уралдаанд ер нь бол зорилго тавьж оролцъё. Яагаад гэвэл би өөрөө Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Тэгээ Монгол хэлний нэг сайхан кабинеттэй болъё гэж дандаа мөрөөдөж явдаг байсан. Тэгээд одоо ирээд сургуулийнхаа хамт олонд хэдүүлээ яг энэ уралдаанд одоо амжилттай сайн оролцъё гээд эцэг эхчүүд, багш нар, ажилтан, хүүхдүүддээ бүгдэнд нь одоо хурал хийж танилцуулаад одоо манай хамт олон бүгдээрээ одоо ажилласнаар ийм сайхан зорилго төрж Монгол хэл уран зохиолын кабинеттэй бол бас одоо ийм тэргүүний менежменттэй сургуулиар шалгарсандаа маш их баяртай байна. Шекспирийн Гамлет дүр тоглосон одоо бямд орж маань одоо шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авсанд одоо туйлын их баяртай байна. Айгуу гоё ингээ айгуу их сандарч чинь тэгээд их төсөөлөг байж байгаа л энэ шагналыг авлаа л да. Тий. Ер нь бол яг урлагийн салбарт хүл тавья гэж бодож байгаа юу? Тийм бодож байгаа. Лувсан онтон сангаас зохион байгуулсан энэ ажил бол маш нүдэн олсон ажил болсон. Тэгээ хүүхдүүд жүжиглэхийг, тэмцээн зохиохыг маш их хүсдэг байхгүй юу? За сургуулийнхаа хэмжээнд бол зохиодог ажлууд байдаг. Энэ бол дүүргийн хэмжээнд зохиосноор маш их онцлогтой. Бүх сургуулиуд хоорондоо өрсөлдөөд хин хинбэ гэдгийг харуулах тий. Хин юу ч чаддгаа харуулах, хин өөрийгөө нээхийг тий хичээх ийм сайхан зүйл болсон л да. Тэгэхээр бага ангийн хүрээнд энэ уралдаан бол үлгэрийн ертөнцөөр аялсан гэсэн сэдвийн дор явагдсан байна. Тэгээ 15 ангитай анги болгон бүгдээрээ багш нар маань зохион байгуулаад оролцсон байгаа. Энэ уралдаанд оролцсноор бол хүүхдүүдийн авиасыг хөгжүүлэхээс гадна номтой нөхөрлөх үйл ажиллагаа одоо маш сайн явагдсан. Тэгээд эцэгчүүд бас энэ уралдаанд бүгдээрээ ирж тайз заслын тэр одоо юмнуудыг хийж тусалсан байгаа. Тэгээ тайз заслын туслахаас гадна тэр нүүр удалт эдгээр нүүр хуургалт эдгээр эцэгч бүр өөртөө туслаад ингээд хамтраад ингээд хийсэн байна. Тэгээ бидний өөрсдөө өгөхлөөр энэ бол үлгэр жишээ. Одоо ингээд нийт хотоороо, нийт улсаараа энэ залуучуудынхаа энэ их авиасыг тодруулах, хөгжүүлэх, олон нийтэд хүртэл болгох. Ингэснээр үнэхээр Монгол улсын хөгжил гэдэг бол үнэхээр авиастай тулгуурлах хэрэгтэй тийм ээ. Энэ агуу хүчин санааны төлөө бол энэ наадам зохион байгуулсан шилж болно. Тэгээ энд оролцсон нийт даван бүтээч хүүхдүүд эдгээрийг одоо дэмжиж ажилласан багш, сургууль хүмүүжүүлэгч нар одоо бүх одоо энд хувийн оруулсан хүмүүс чин сэтгэлийн талхал дэвшүүлмээр байна. Нэвтрүүлгийн санаачлагч Лувсан Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уйл соёлын ордон, Хан уйл дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз, ОЗЗ МН